За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр Squid Game-ээр алдаршсан Солонгосын алдарт тагчи тоглоомын талаарх мэдээллүүдийг хүргэх болно. Уг тоглоомын түүхийн хувьд гэвэл Солонгост Японы колоничлолын үеэр буюу 20 дугаар зууны эхэнд 1910-аас 1945 оны хооронд дэлгэрсэн гэж үздэг бөгөөд Японы Менко хэмээх тоглоомоос гаралтай гэж үздэг юм. Тэр тоглоомын хувьд бол картын тоглоом мөн самурай болон цэргүүдийн зурагтай тоглоомоос эхлэлтэй юм биш. Энэхүү Японы колоничлолоос ихтэй дагчи хэмээх тоглоом нь өдгөө Солонгост Squid Game хэмээх Netflix-ийн цовруулалаар дэлхийд танхимаа аль хэдийн алдартай болжээ. За харин солонгосчуудын хувьд бол энэхүү Menko хэмээх тоглоомыг илүү хялбаршуулж таасан эвтмэл байдлаар хийж дагчи хэмээх тоглоомыг бий болгож иржээ. Тус тоглоом нь гар аргаар хийж болох хямдхан зардлаар бүтээгдэх учраас тэр үеийн хүүхдүүдийн дунд ихээхэн дэлгэрчсэн тийм тоглоом байт юм байна. За харин тагчи хэмээх нэрний утгын хувьд бол таг гэдэг нь тодорхой дуу чимээ эсвэл хүчтэй цохилтын чимээг хэлдэг юм байна. Чи гэдэг нь ерөнхийдөө цаас гэсэн утгатай гэдээ ойлгож болох юм шиг байна. Тиймээс тагчи гэдэг нэр нь цаасан картуудыг цохиж хүчтэй мөргөлдүүлж дуу гаргах хэмээх иймэрхүү л утгатай үг юм шиг байна. За харин одоо энэ тоглоомын талаар сонирхолтой баримтыг хүргэе. Мэдээж Netflix-ийн алдартай цуврал Squid Game-ээр дэлхийд дахина аль хэдийн танил болоод байгаа. Тагчи тоглоомыг мэддэг зарим хүмүүсийн дунд энэхүү тоглоомыг зүгээр ч нэг тоглоом биш, тактикийн урлаг гэж боддог хүмүүс их байд юм биш үү? Эртээр үеэсээ хүүхдүүдийг яагаад тоглоулаад байдаг байсан бэ гэхээр энэ хүүхдүүдийн анхаарал төвлөрөх чадвар мөн гарын эвдийг сайжруулах зорилготой байд юм биш үү? Харин тагчи тоглоомын хувьд орчин үед тагчи тоглоомын тэмцээн хүртэл гарсан байна. Мөн энэ тэмцээнд хүүхдүүд гэлтгүү бүхэл насныхаа оролцох боломжтой. Тагчи тоглоомыг олон янзаар тоглох боломжтой гэдгийг та бүхэн Squid Game цувралаас харсан баг. Нэг бол зөвхөн хоёр хүн хоорондоо тоглоно, эсвэл буйхан маягаар тоглох боломжтой. За одоо харин энэ бичлэг дээр хэдүүлээ тагчи тоглоомыг хэрхэн хийх талаар сурж авцгаая. За ер нь бол амар амархан заяа. За бид нарт ямар ч гэсэн хоёр юм A4-ийн цаас эсвэл дөрвөлжин цаас байхад болно. Энэ цаасаа яах вэ гэхээр голоор нь уртаа шаныг ингээд нугалчих хэрэгтэй. За хоёуланг нугалчих. За тэгээд ийм кросс хэлбэртэй нэмэх тэмдэг шиг ингээд үүсгэж байна. За ингээд гол нь тавиад за тал талаас нь гурвалжин болгоод нуглана. Энэ гурвалжингоо бол нэлийн хурц үүсгэл маш цэвэрхэн болох юм байлаа. За тэгээд юу ч гэсэн бүх талуудаа ингээд нуглаад дээгүүр нь давуулаад өгнө. За хамгийн сүүлд нь энэ айгуу чухал хэсэг тэгэхэд таахгүй. Энэ доогоороо хамгийн сүүлийн өнцгөө хийнэ. За тэгээд сайхан дараад за ингээд нэг ширхэг маань ингээд үсчихэж байгаа. За юу ч гэсэн ингээд дөрвөн цаасаар хоёрыг хийж жаамаа. За тэгэл за энэ яг үндэ миний төсөөснөөс хамаагүй хэцүү тоглоом байна. Яг ингээд цохоод дэшээ харуулна гэдэг бол бас тийм ч амархан юм биш үү юм биш үү. Нэрнгээс. За энэ удаагийн маань миний анхны бичлэг инхүү дуусч байна. Тэгээд сонирхолтой мэдээллүүдийг хүргэж чадсан байх гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр та бүхнийг уйдаахгүй зүйлүүдийг хийж үзүүлэх болно гэж амлаж байна. Хэрвээ энэ бичлэг таалагдсан бол миний дараагийн бичлэгүүдийг хийх урам зоригийг маань хөглөж, subscribe, like, comment бичиж үлдээгээрэй. Баярлалаа.